би бодож байна л да. Дайсанд бууж өгсөл бол эх орноос урвсан гэдэг нэр зүөх биш. Дагшин сайхан байгадан сүйтгэж гисэн эх орноос урвахаас юуны ялгаа байна? Хошмод ойлж байна. Аврал гойж байна. Яг би одоо шархадсан хошмодны дэргэд ирээд байна. Дэлхийн бүх хошмодны 1.8% нь миний Монголд байна. Эдгээр уудан нутагтай чиглэлээ 7.9% нь оймод эзэлдэг. Энэний 5% нь хошмод байдаг. Тийм нандин эрхэм зүйл өнөөдөр шуналтнуудын гарт шархтаж байна. Өгөр шунлын мөн өнөөдөр унган бай Монгол орны маань нүдэж байна. Хүн баяжих гэж ижигээ нүдэж аавынхаа зоддгоо үстэй. Яг өнөөдөр холцсон халцарч унаагүй нэг ч мод үлдсэнгүй. Энэ мянган хошийг монаар нүдэж чичрүүлээд үр шимийг аваад хэлийн чандад шунлын сэтгэлээр наймаалж. Энэ холц биш. Энэ бол нүгэл. Хүүхдээ өмөлцөхөд л эргэж хараад хорогддог биш үү? Гэт унган байглаа. Уулсан. Моддон шархлуулчаад ямар сэтгэлээр үр жимсийн хэлийн чандад наймаалж баяжих сэтгэлээр явдаг байна. Нүгэл гэдэг юу гэсэн үг юм бэ? Нүгэл гэдэг бол ертөнцийн юмд сэвдэг сэтгэлээр хандахыг л нүгэл гэдэг байна. Тэгвэл унган байглан эвдэн сүйтхийг уулсан ширгээхийг моддон үйл болгохыг нүгэл гэж хэлж болно биз дээ. Уганд хошмод гэдэг чинь цаг нь болохоор өөрөө өглөгөө өгдөг буянтай шүү дээ. Тэр бум мод үндэсний хөдөлгөөн байгалаа бүтээн